Сайн байцгаана уу? Өнөөдрийн бичлэгээ үргэхэд бэлэн боллоо. 2025 оны 4-р сарын 29-ний өдөр Австралийн Queensland мужийн Brisbane хотын дээд шүүхийн танхимд хэвлэл мэдээллийнхэн нийгмийн ажилтнууд зэрэг олон хүн цугларсан байлаа. Шүүгчдийн суудал дээр толгоогоо доош гудайлгасан байдалтай 30 настай хятад оюутан Жаоян сууж байв. Түүнээс хэдхэн метрийн зайд үзэгчдийн суудал хохирогчийн ар гэр болох нэгэн хятад ээж өмгөөлөгчийн хамт удаанаар шүүх танхимд орж ирлээ. Хар болтой өмсөн тэр эмэгтэй маш их ядарсан харагдаж байв. Түүний нэрийг Ян Румей гэдэг. Сүүлийн 5 жилийн хугацаанд Австрали руу тоо томшгүй олон удаа ирж байсан тэр эмэгтэй эцэст нь сэтгэлийнхэн гүнд нуугдаж байсан асуултынхаа хариуг олох боломжтой болжээ. Дуулууртай бие даасан охин нь яагаад Австралид амиа алдсан юм бол? Шүүхтэр тэрээр хохирогчийн ар гэрийн мэдүүлгийг уншсан. Тэр үед охиндоо өдөр бүр мессеж бичиж ямар нэгэн зүйл болсон байх гэж бодоод мөнгө явуулсаар байсан гэж хэлсэн байна. Гэтэл нэг өдөр Австралийн цагдаагаас охин нь аль хэдийн нас барсан байдалтай олдсон тухай дуудлага ярьсан гэж ярьжээ. Ээж Ян Румей хэлэхдээ охин нь түүний цорын ганц нь байсан гин. Охиноо нас барсан мэдээг сонсон даруйдаа тэр шууд ухаан алджээ. Хэсэг хугацаанд хөлн тэнхээгүй болж алхаж чадахгүй байсан бөгөөд хэдэн сарын турш зөв эмчилгээ хийлгэсийн дараа л дахин алхаж чаддаг болсон байна. Түүнээс хойш тэр өдөр бүр нулимс унгаж амьдарчээ. Хайрт охиноо алдсан тэр эмэгтэй өмнө нь хангалуун байсан амьдрал одоо зовлонгийн өргөжлөл болж хувирсан байна. Энэ нэргийн хохирогч болох охиныг Ян Чаюн гэдэг бөгөөд 1991 он төрсөн 29 настай нас баржээ. Тэр Австралийн байнгын орсон суугч байсан. Ээж Ян Румей шүүхтэр мэдүүлэхдээ Ян Чаюн багасаа ёс суртахуунтай ухаалаг хүүхэд байсан гэж хэлсэн. Тэр маш бие даасан бөгөөд сурлага сайтай байсан гин. Ахлах сургуулаа төгсөөд шууд Австралийн их сургуульд элсэн орж гадаадд сурах, төгсөх, ажилд орох зэрэг бүх бэрхшээлийг өөрийн хүчээр даван туулсан байна. Эцэст нь сүүлийн хэдэн жил Австралид амьдралаа тогтвортой болгож чаджээ. Мөн тэрээр өөрөө нөхрөөсөө ирж салсан бөгөөд охин нь өөрөөр нь овгилдог байсан гэж хэлсэн. Австрали ба Хятад улс мянган километрийн зайтайж ээж охин хоёр маш дотн харилцаатай байв. Тэдний гол харилцааны хэрэгсэл нь WeChat байжээ. 2020 оны 4-р сард ээжийнх нь байрыг буулгаж тэр эмэгтэй хэдэн сая долларын нөхөн төлбөр авсан байна. Охин нь Австралид бизнес хийж байна гэж хэлсэн тул тэр олон удаа нийлээд бараг 500 мянган австрали доллар шилжүүлжээ. Гэвч охин нь үргэлжлүүлэн мөнгө нэгсээр байв. Гэтэл тэр үнэндээ охиноо хөнөөсөн алуурчинтай чаталж байгаагаа огт мдээгүй байсан юм. Ян Чаюны цогцос гинт битгээдийн байрны тагтан дээр битүүмжилсэн байдалтай олджээ. Энэ аимшигтай түүх 2021 оны 7-р сарын 19-нд эхэлдэг. Австралийн Brisbane бол маш үзэсгэлэнтэй хот. Голын ирэг дээр байрлах Хэмилтон орон сууцны хороолол нь олон хятад оюутан, цагаач гэр бүл амьдардаг алдартай бүс юм. Тэр өдөр үдээс хойш Queensland-ийн цагдаа нар сургуу болсон хүний хэргийг шалгахаар газар дээр нь ирсэн байна. Ян Чаюн Таужи гэдэг дотны найзтай байжээ. Хоёулаа хамт Австралид ирсэн оюутнууд байсан. Төгсөөд өөрийн амьдралдаа завгүй болсон ч холбоотой хэвээр байжээ. Гэвч сүүлийн үед Таужи Ян Чаюн өмнөхөөсөө өөр болсон гэдгийг анзаарчээ. WeChat мессежэнд маш удаан хариулдаг болсон байна. Видео болон дуудлага бүгдээс татгалздаг болсон хоёр найз өмнө нь 2-3 сар тутам уулздаг байсан ч энэ удаа бүтэн 1 жил уулзаагүйгээ ойлгожээ. Яриа нь хүндэрч үг хэлэх нь хүртэл өөр хүн болсон тул Таужи чи үнэхээр Ян Чаюн мөн үү гэж хүртэл асуусан байна. Ян Чаюн шууд хариулахаас зайлсхийж сэдвийг өөрчилж эвгүй байна гэсэн шалтгаанаар видео дуудлагаас татгалзаар байв. Нөгөө талаас шанхаад байсан ээж нь охин нь хөрөнгө оруулалт бизнесийн мөнгө гэх мэт шалтгаанаар байнга мөнгө нэхэж байгааг анзаарчээ. Хачирхалтай нь охин нь үргэлж видео дуудлагаас татгалздаг байв. Нэг өдөр ээж нь гуйсаар байж видео дуудлага хийхэд охин муурай хэлж байсан ч нүүр нь харагдаагүй. Муурыг хараад ээж нь баг зэрэг тайвширсан ч Австрали дахь найзууд нь улам ихсэж эхлэх болжээ. Эцэст нь хохирогч эмэгтэй хамгийн дотны найз Таужи цагдаад мэддгээр шийдсэн байна. Энэ хэргийн улмаас цагдаа нар тухайн орон сууцыг шалгаж эхэлсэн. Ян Чаюнтай удаан хугацаанд холбогдож чадаагүй тул цагдаа нар байрны эзэнтэй холбогджээ. Хоёр өрөө байр байсан бөгөөд нэлээд удаан хугацаанд эзгүй байсан мэт харагдсан байна.
Байрны эзэн хэлэхдээ сүүлийн 1 жилийн хугацаанд Ян Чаюныг хараагүй ч түрээс нь тогтмол төлөгдөж байсан бөгөөд гэрээг туслах тухай мэдэгдэл огт ирээгүй гин. Мөн хамт амьдардаг байсан Жао Ян Мельбурн руу нүүсэн бололтой хаяал ирдэг байсан гэжээ. Өнгөрсөн сар Жао Ян нэг эмэгтэй дагуулж ирж байсныг харсан бөгөөд анзаарч харахад тэр эмэгтэй Ян Чаюн биш байсан байна. Байрны хаалгыг онгойлгоход өрөө нь тоос баг зэрэг байснаас өөр онцгой зүйл байгаагүй. Гэвч нэг эмэгтэй мөрдөгч тагтан дээрх нэг зүйлд анхаарлаа хандуулжээ. Тэд удалгүй аимшигтай нууцыг олж мэдсэн байна. Тэр нь нүдэнд элт том цэнхэр өнгийн багшны хайрцаг байв. Хайрцаг шин шошгон хിവэрээ маш батбүг харагдаж байлаа. Олон төрлийн багаж хийх боломжтой хуванцар хайрцаг байв. Хайрцаг маш том тул тагтны бараг талыг эзэлж байв. Хайрцагийн гадна талд эртний сахиу шиг харагдах жижиг гоёмсог ууднууд өлгөөтэй байлаа. Гадаадын хүмүүс тийм зүйл танил биш тул эмэгтэй цагдаа эхэндээ үнэртүүлэгч гэж боджээ. Гэвч ойроос харахад таних боломжгүй бичгтээ шар цаас дотор нь байв. Дараа нь цагдаа нар энэ нь сахиус маягийн бичгтээ цаас гэдгийг ойлгосон байна. Ямар ч байсан ийм зүйлс багшны хайрцаган дээр байх нь маш с ิจ гтэй харагджээ. Хэргийг хариуцсан эмэгтэй мөрдөгч дараа нь шүүхтээр мэдүүлэхдээ анх хайрцгийг харах мөчөөс л ямар нэгэн зүйл буруу байна гэж мэдэрсэн тул онгойлгохоор шийдсэн гэв. Гэвч хайрцгийг нээх үед маш хүчтэй өмхийн үнээр хамар цоргиж бүгд хитэ алхам ухарсан байна. Эмэгтэй цагдаа шүүгчд үнэрийг мэдрэнгүүт зогц гэдгийг ойлгосон гэж хэлжээ. Хэн нэгэн зориг гарган доторхыг харахад хүний үл байсан байна. Queensland-ийн цагдаа нар даруй байр орчныг бүсэлжээ. ДНХ шинжилгээний дүнгээр маш их ялзарсан цогц нь бараг 1 жил сураггүй байсан хятад оюутан Ян Чаюных болгон тогтоогдсон. Үүний зэрэгцээ цагдаа нар гол с ิจ гтэн түүний хамт амьдардаг байсан Жао Ян гэдгийг хурдан тогтоожээ. 25 настай Жао Ян мөн хэдэн жилийн өмнө оюутны визээр Австралид ирсэн байв. Гэвч хэрэг гарсан үед түүний визний хугацаа дууссан байсан байна. Цагдаа нар байрны хаалгыг нээх үед Жао Ян тэнд байгаагүй. Харин Мельбурн дахь түрээсийн байрандаа байв. Байрны эзэн болон цагдаагийн тусламжтайгаар түүнийг хурдаа олж баривчилсан. Цагдаагийн газар хүргэх замдаа Жао Ян мөрдөгч нартай ярилцжээ. Тэр би хүн алсан гэхдээ буруу зүйл хийгээгүй. Огт харамсахгүй байна гэж хэлсэн. Мөн надад цаазын ял онооно гэж бодож байна уу гэж асуусан. Цагдаа Австрали цаазын ял байхгүй гэж хариулжээ. Тэгэхэд тэр хэрв би цаазын ял авахыг хүсвэл яах вэ гэж хэлсэн байна. Энэ яриа бичигдээгүй ч тэмдэглэлд үлдсэн. Цагдаагийн газар дээр Жао Яны мэдүүлэг байнга өөрчлөгдөж байв. Тэр 2020 оны 9-р сард нэг шөнө маргалдаж байгаад төмрөөр толгоор нь зохиж дараа нь боож алсан гэж хэлсэн. Дараа нь дахин мэдүүлгээ өөрчилж тэр шөнө хоёулаа мансууруулах их хэмжээгээр сорсон. Ян Чаюн гинэт ухаан алдаж нас барсан гэж мэдүүлсэн. Бүр тэр амьдрахыг хүсэхгүй байна. Намааг алаач гэж гуйсан гэж хүртэл хэлжээ. Сүүлдээ бүр энэ бол осол би огт хамаагүй гэж хэлээд өмнөх мэдүүлгүүдэд няцаасан. Яагаад цогцыг нуусан бэ гэхэд мансууруулах хий сорсон болохоор айсан гэжээ. Мөн цогцыг шатаахыг бодсон ч боломжгүй гэж ойлгосон гэж хэлсэн. Тиймээс дараагийн өдөр нь том багшны хайрцаг худалдаж авч цогцыг хүнжилт ороож тагтан дээр тавьсан байна. Тэр дахин тагт руу очоогүй хайрцагт хүрээгүй гэж хэлсэн. Ингэж 10 сарын турш цогцос тэнд ялзарч байв. Дараа нь тэр Ян Чаюны утсыг нээж нансандах мөнгийг нь өөрлөгөө шилжүүлсэн. Түрээсийг төлж бүх зүйл хэвийн мэд харагдуулжээ. Тэр данснаас нь 200,000 гаруй Австрали доллар авч мөн түүний нэр дээрх үнэтэй машиныг өөр дээр шилжүүлж зарсан. Хэрэг нуухын тулд найз нөхөд гэр бүл рүү байнга мессеж бичдэг байсан. Дараа нь цагдаа нар 2000 гаруй мессеж нас барсны дараа илгээгдсэн болохыг тогтоожээ. Ихэнх нь ээж рүү нэлгээсэн байв. Тэр хөрөнгө оруулалт хувьцаа гэх шалтгаанаар байнга мөнгө нэхэж хэдхэн сарын дотор ээж нь бараг 500,000 доллар шилжүүлсэн. Энэ мөнгө нь ээжийнх нь нөхөн төлбөрөөс авсан мөнгө байжээ. Цагдаа нар хохирогч эмэгтэй дансыг шалгахад бүх хадгаламж, хөрөнгө бараг алга болсон. Хувьцаа өртөл зарагдсан байсан. Мөн Жао Ян мийзэн дууссан, ажил сургуульгүй мөрөөдө тоглоомонд орсон их хэмжээний өртөө байсан тогтоогджээ. Иймээс прокурор түүнийг мөнгөний төлөө хүн алсан гэж үзсэн. 2025 оны 4-р сарын 29-нд шүүх хурал эхэлсэн байна. Шүүх танхим сэтгүүлчдээр дүүрсэн байв.
Хурал 3 цагийн дараа дуусаж, тангарагтны шүүх 2 цагийн дотор шийдвэр гаргав. Хамгийн чухал нотлогоо нь задлан шинжилгээ байв. Янчаюуны гавлын яс хугарсан хүзүүн дээр боомлсон улмар байсан. Үхлийн шалтгаан нь механик амьсгал богдол гэж тогтоогджээ. Тэр нас барснаас 5 жилийн дараа алуурчин ял авсан. Шүүгч гэмт хэрэгтэнд 22 жилийн тэнсэн суллагдах боломжтой бүх насаар нь хоригхайл онов. Энэ хэрэг Австрали дахь хятад иргэд оюутнуудад том зочрол болсон. Нэг дээвэр дор амьдарч байсан тэдний амьдрал ийм аимшигтай төгсгөлд хүрсэн юм. Хамгийн эмгэнэлтэй нь ээж нь бараг 1 жил охинтойгоо ярьж байна гэж итгэж байсан явдал. Утасны цаанд байсан хүн нь охиныг нь алсан алуурчин байсан гэдгийг огт мэдээгүй. За ингээ өнөөдрийн бичлэг маань энэ өрөө дуусаж байна. Та бүхэнд бичлэг маань таалагдсан бол лайк сабаа заавал дараад өгөөрэй.